Сайн байцгаана уу? Янж байна. За, энэ удаагийнхаа подкастаар маш чухал сэдвийг ярилцах болно. Ивэл ерөөл эрхийн өмнөхөн биднэрт сүнслэг тулаан ч гэдэг юм уу те. Маш хэрүүл тэмцэл болох тохиолдлууд байдаг. Тэгээ энэ үед яаж зөв шийдвэр гаргах вэ? Яаж хэрхэн амар тайвнаа хамгаалах вэ гэдэг талаар та бүхэнд подкаст хий гэж бодсон юм. Тэгэхээр энэ мэдээж маш чухал сэдв. Тэгээд энд би одоо өөрөө төгс болцсондоо нэг хийж байгаа юм биш. Энд хэлэгдэж байгаа үгнүүдийг эзэн намайг тайвшруулах гэж хэлсэн үгнүүд мөн түүнчлэн би бас зөв зөвлөгөө учраас зөвхөн надад биш та бүхэнд ч гэсэн бас хэрэгтэй юм болов уу гэд энэхүү подкастыг хийж байна. Тэгэхээр ялангуяа яг одоо амлагдсан газар орох юм ч гэдэг юм уу те эсвэл яг юм болох гэж байхад өмнөх нь гинт дайралт гарч ирдэг, гинтхэн уур асуудлууд ардаасаа гарч ирдэг. Мэдээж асуудлууд гарч ирэхээр чинь хүн уурлна, бухимдна, эсвэл маргалдна тэр байтугай эсвэл зөв шийдвэр гаргаж чадахгүй унах тохиолдол зөндөө байдаг л да. Яг сайхан зүйл болохоо өмнөх нь л энэ бүхэн болдог. Тэгэхээр энэ нь яг энэ үед одоо израильчууд шиг одоо цөлд гоншигнож тэгснээсээ болж амлагдсан газар орохгүй олон жил удаан болдог. Тэгхүүн тулд бид нар яг яах ёстой юм бэлээ? Яг ямар алхмууд хийх ёстой, ам хилээ яаж анхаарах ёстой, оюун бодлоо яаж зэкслэх ёстой ингээд. Тэгэхээр манай гэрд ч гэсэн энэ бүхэн болдог байсан. Ялангуяа яг библи судлалд үг судлалын өмнөх нь л одоо хүүхдүүд уйлалдах ч юм уу, гоншихных ч юм уу ямар нэгэн асуудал заавал болдог. Тэгэл одоо библи судлалын үг судлалын үгээр уралдахгүй хэрэлдэхгүй эцгээ шүү гэж хэлсэн боловч ямар нэгэн асуудал болдог байсан. Тэгээ явандаа бол тэр асуудлууд нь болохоо байцсан. Гэхдээ энэ нь өөрөө бидний яг ерөөлийн тэр цагийг хамтдаа өнгөрүүлж байгаа үг судлалын цаг руу сүнслэг тулаан болчихно гэдэг бид нар тухайн үед анзаарахгүй байсан байгаа. Тэгээ түүчлэн бас яг амралт ч юм уу яг баяр ёслолын үед яг одоо санхүүгийн эрхчлөөнд яг дараачийн алхамд орохын өмнөхөн бас шинэ ажилд орохын өмнө гэх юм уу энэ зүйлүүд бас болж байгааг бид нар анзаарсан л та. Тэгэхээр энэ үед мэдээж асуудал болохоор хүн чинь бухимдж тараа, сэтгэл тавгүй байж тараа. Одоо зүгээр огт юу ч мэдэхгүй тайван байх ёстой гэл чи яга уурлаад байгаа ингээд загнаад байж бас болохгүй. Тэр хүн чинь сэтгэл санаатай, хүн чинь бас мэдрэмжтэй байгаа. Мэдээж тэгэхээр заримдаа бүр маш жижигхэн зүйл хүртэл маргалдах, хэрэлдэх, нилээн төвчж явах хүртэл тийм тохиолдлууд бас гарч ирдэг ба. Тэгэхээр мэдээж энэ бас зөвхөн сэтгэл санааны асуудал биш, сүнслэг тулаан байгаа. Тэгэхээр бурхан биднэрт үнэхээр баяр баясгалан, амар амгалан, эв найрамдлыг авчихын төлөө өгсөн. Тэгээд чөтгөр мэдээж үнд бид дуртай байхгүй байгаа. Тэгэхээр миний хамгийн дуртай ишлүүдийн нэг Иохан 10:10 хулгайч зөвхөн хулгаалan алд сүтгэр ирдэг. Би тэднийг амьтаа, бэлгсэн амьтаа байлгахын тулд ирсэн мөлий гэж хэлж байгаа. Тэгэхээр бидний амар тайвныг баяр баясгалан хулгаалж бас бидний үнэхээр жаргалтай мөчүүдийг сүтгэхэр ирдэг байгаа. Тэгэхээр үнэхээр ялангуяа юм сүнслэг тулааны өмнө бид нар ямар зүйлийг анхаарах хэрэгтэй юм бэ гэхээр бид нар сүнслэг тулаанд байна гэдгээ ойлгох хэрэгтэй. Бидний дайсан бол үнэхээр мах цусны эсрэг биш гэдгийг ойлгох хэрэгтэй. Эфес 6:12 дээр учир нь бидний тэмцэл бол мах цусны эсрэг биш. Харин энэхүү харанхуй ертөнцийн захирагчид, эрх мэдэл хүчнүүд, тэнгэрлэг оршуудах ёрын муу сүнслэг хүчний эсрэг билээ гэж байгаа. Тэгэхээр бие биенийхээ эсрэг биш харин амар тайвны хандгалаад хамтдаа тэр дайсантайгаа тэмцэлд сурах явдал маш чухал. Гэхдээ заримдаа нэг нь хараад идэг. За энэ сүнслэг тэмцэлээ нөгөөх нь харахгүй тохиолдол бас байдаг. Тэр тохиолдолд одоо яг яах ёстой юм бэ те? Тэгхийн бол нэгдүгээрт нь бол өөрөө тэр ялангуяа харж байгаа үнэн тайван байх ёстой. Одоо нэгдлээ хадгалж тайван байх ёстой. Тэгэхээр бусдын ур бухимдалд одоо уруу татагдаж орох ёсгүй гэсэн үг. Тэгхийн тулд та урьдчилан шийдвэр гаргах хэрэгтэй. За би ямар ч юм болж исэн те уурлахгүй. Би амар тайвныг сонгоно. Би эзнийг хайнаа. Тэгээ мөн тархиндаа хэлэх ёстой. За миний толгой тархиа те чи яг миний бодох ёстой зүйлийг бодох болно. Тэрнээс биш өөр зүйлийг бодохгүй гэд урьдчилж хэлэх хэрэгтэй. Ман түнчлэн өөрөө өөртөө иш үзүүлээд ээж болохгүй буруу иш үзүүлэл те. Дандаа ууралж бухимддаг ч гэдэм үү. Мэдээж хинч дандаа ууралж бухимдахгүй штэ. Нөгөө хүмүүс бол хаяадаа л нэг тийм байгаа. Тэгэхээр тхийн оронд одоо гэдгийг манай гэр орон амар тайван байх болно. Би амар тайвныг сонгох болно. Би бол амар тайвны хүн гэдэг ч юм уу. Өөрөө өөртөө бас яг зөвийг иш үзүүлж, тунхаглаж залбирах хэрэгтэй гэсэн үг. Тэгэхээр хүн уурлаж байхад одоо буруу
хариуцлал гаргахгүй зөв байхын тулд та өөрөө бас яг тэрэн дээр амар тайван байж сурах ёстой гэсэн үг. Тэр уурыг уураар ч юм үзэн ядалтаар хариулахын оронд би зөв хариуцлал гаргах болно гэдгийг сайн ойлгох хэрэгтэй. Гэтэл 14 дээр эзэн та нарын төлөө байлтна. Та нар зөвхөн чимээгүй бай гэж хэлсэн. Тэгэхээр ялангуяа хүн ууралж явах үед бид нар чимээгүй байх явдал маш чухал. Тэгээд яг бурхны оршихуйг авчих хэрэгтэй. Тэгээд үнэхээр хэцүү байхад та уурлах гэдэг юм бол чимээгүй хүн шиг харилаар залбирах хэрэгтэй. Амьсгалаа удаанаар аваад биеэ тайвшруулж сурах хэрэгтэй. Тэгээд биеийн бас хилэмжээ өөрчилж болно. Тийм учраас өөрийгөө тайвшруулдаг арга техникт ер нь урьдчилан суралцах явдал маш чухал. За тэгээд хэрэг үнэхээр тухайн хүн бүр уурлаад бухимдаад амар хэцүү байх юм бол хариу үйлдэл яг тухайн үед нь гаргах ч юм уу. Энд чинь сүнс байна, бодож сүнсчээ зайл гэж хөөх нь бол бүр нөхцөл байдалд нөгөө дайранд давс нэмж байгаа юм шиг те эсвэл бүр ингээд гал гарч яхад нь одоо бүр тос нэмж байгаа юм шиг улам ихсэх аюул та. Тийм учраас шууд л одоо Есүс Христосийн нэрээр уух бухимдал зайл гээл тэгж залбирахын оронд харин эсрэгээр нь гэрээ өрөөгөөд энэ бурхны амар тайван орших болно гэд ер нь асуудал болохоос нь гэрээ өрөөд урьдчилан залбирах хэрэгтэй. Ер нь асуудал болохоос өмнө гэр орноо өрөөж залбирах, хамтдаа энгийн уурлаг үедээ ярилцах явдал маш чухал байгаа. Тэгэхээр бүр ингээд бүх асуудал болохоос өмнө те Иесус Христосийн нэрээр энэ гэр орон дотор байгаа бүх уур бухимдлын сүнсийг хөөж ийн. Бүх маргаанд болохгүй эзний энх хамглан амар амгалан байх болно. Христийн амар амгалан байх болно. Манай гэрийг одоо эмх цэмцгөө замбраагүй тулах гэж байгаа бузар сүнсийг бүгдийг явуулж ийн та нар гэд хөөччл болно. Гэхдээ тухайн үед яг хэрэлдэг ч юм уу маргалдаж явах үедийг хийхгүй харин тайван байх үедээ та ганцаараа байх үедээ хэрглэж болно. Тэгэхээр Филиппо 4:7 дээр бүх оюун ухааныг давах Бурхны амар тайван та нарын сэтгэл санааг Христ Есүс дотор хамгаална гэж байна. Тэгэхээр бид нар үнэхээр яг бидний сэтгэл санаагаа Христ Есүс дотор хамгаалж сурах явдал маш чухал. Тэгэхгүй байх юм бол одоо юу гэдгийг хин нэгний л одоо ажил дээр болсон нэг асуудал дээр ч юм уу уурлаад бухимдаал тэрийг гэртээ авчраа тэгээд явах юм бол тайвширч сурах хэрэгтэй гэсэн. Өөрийгөө тайвшруулж өөрийнхөө сэтгэл санааг Есүс дотор хамгаалж сурах явдал маш чухал. Хэрв энэ үйлдэл ингээд байн давтагдаад байх юм бол яхахгүй сүнслэг юм байна гэсэн үг байхгүй. Тэгэхээр зөв цагийг олж маш зөөлхөн залбирах хэрэгтэй. Ялангуяа би бол юм асуудал болохоос өмнө за дайн болж дайн одоо сүнслэг тулаан гэдгийг ойлгосон тохиолдол бол одоо үгдгийн ганцаараа байх үед маш их залбирдаг байгаа. Тэгээд ер нь тухайн хэрэг гэрт чинь ч юм эсвэл гадны хүн ч юм уу тэгээд ууралдаг бухимдаг хүмүүс ирэх гэж байгаа бол өмнө нь урьдчил залбирдаг. Ажил өрөөгийн залбирах ч юм уу, унтчих үед нь залбирах ч юм уу тий. Эсвэл тэр ухаан үнийг мдээгүй байхад залбирлаа гэд одоо гэдгийг заавал одоо харж яхад нь залбирахтай албатай биш. Ялангуяа жишээлбэл эмэгтэй хүүхдийнхаа чөлөөтийн талаар Есүс дотор очиод залбирахад хүүхд гэртээ байж яхад нь чөлөөлт хийсэн байдаг. Тухайн үед нь тэгээд гэртээ очисон чинь нөгөө охин маань чөлөөлөгдсөн байдаг хүүхд нь. Тэгэхээр тэрнтэй адилхан юм сүнслэг зүйлүүдийг та бусад үед нь хөөж болно. Урчилж ер нь мэдэж хөөж тасалж залбирах явдал маш чухал. Тэгээд мэдээж тухайн хүнийг одоо ялангуяа ууралж байгаа хүн болвол одоо сүнслэг юм давтагдсан байх юм бол тэрийг ерөөсөө ялгадаггүй, мэддэггүй байгаа. Тэгэхээр тэр үед нь одоо уурлаж, бухимдаж, загнах явдал ерөөсөө болохгүй. Шахалт давамт ялангуяа үзүүлж ерөөсөө болохгүй. Аль болох тайвширсныхан дараа хамтдаа одоо гэдгийг залбираад ч юм уу өөрөө бэлэн болсныхан дараа ч юм уу за ингээд тайвширж агаад тухайн үед нь одоо гэдгийг тухайн хүнийхээ төлөө өрөөгөө залбирах хэрэгтэй. Тэг ялангуяа хам хэлээрээ хараад гарахгүй тулд ялангуяа дайсан юу хүсэж байгаа вэ гэхээр бид нарыг одоо гэдгийг бие биенээр нь дамжуулахыг хүсэж байгаа. Ив нэгдэлтэй байх юм бол артал нь явлаа тослогоо урсна ерөөлийг бурхан бүр тушаана гэж хэлсэн байгаа. Тийм учраас тэр ерөөлийг авахд садаа болж ин гэдгийг эртгэн хараад хоёулаа хамтдаа залбир сурах хэрэгтэй. Тэгэхээр танаа гэр бүлд ч юм уу эсвэл танд ямар н одоо алхам нь болдгийн подкаст сонсдог юм уу эсвэл магтан дуу тавьдаг юм уу чимээгүй залбирдаг юм уу гэрээ цэвэрлэдэг юм уу те таныг тайвшруулж болох юу бэ тэрийгэ хийж сурах хэрэгтэй гэсэн үг. Тэгэд энэнд байн унаад байж болохгүй байхгүй бүдрээд байж болохгүй. Тэгэхээр бүдрүүлээд байгаа юм аа эртгэн авч хайх хэрэгтэй гэсэн үг. Тэгэхээр үнэхээр эзэн минь бидний зүрхийг хамгаалж өгөөч. Амар амгалангаар дүүргэж өгөөч. Энэ гэр бүл баяр баясгалан
үнэхээр амралт тэгээ бас нэгдэл байх болно. Есүс Христийн нэрээр гээд эртхэн өрөөгөө залбирч явах хэрэгтэй. Тэгээд мэдээж унчих юм бол за ингээд өмнө суман гараа та бас зүгээр байж чадахгүй гэж бодъё. Тэр тохиол битгий шантраараа зүгээр ямар ч хэлсэн Бурхны одоо шинэ ивэлд маш ойрхон байна гэсэн үг. Сайн тал нь тийм учраас эзэн минь би үнэхээр энийг чадахгүй нэ надад та төвчээр хайрлаач. Би нэг яаж тавьж туулах юм бэ? Эзэн надад ухаан хайрлаач, стратеги хайрлаач гэж хэлэх хэрэгтэй. Тэгээ та үнэхээр бас өөрийгөө хамгаалсан подкастууд сонсох, өөрийгөө тайвшруулах зүйлүүдийг сурах хэрэгтэй гэсэн үг. Тэгэхээр Ром 16-гийн 20-оор энэхүү подкастаа дуусгая. Амранамлангийн бурхан та нарын хөл дор сатаныг удахгүй няцлана. Бидний эзэн Есүсийн нэгүсэл та нартай хамт байх болтугай. Тэгэхээр үнэхээр эзний ивэл ирүүлэр та нар дүүрэн байх болно. Тэгээд энэ тэмцэлт ганцхан биш, маш олон хүмүүсэнд өртдөг байгаа. Тийм учраас үнэхээр дайснаа ялгаад эзнээс анхаарлаа хандуулад үнэхээр хараага Есүс дээр тавих үед та ялах боломжтой. Тэгээд хамтдаа эв нэгдэлтэй байх явдал чухал. Та нарыг бие биенийгээ дарамтлаасаа одоо махан биеэр бие биенийхээ эсэргүүцээсэй гэж сатан хүсэж байгаа. Яагад бид сатан үнэхээр Христ итгэгч нарыг дарамтлаж чадахгүй учраас харин хүнийг хүнээр нь дарамтлуулах гэж оролддог байгаа. Тийм учраас та бүхэн дайснаа ялгаад харин хамтдаа үнэхээр сатаны гар хөлүүдийг хөөх болтугай. Тэгээд үнэхээр гаднаас ирж байгаа дарамтыг бол та хөөхөд амархан. Үнэхээр эзний амгалан оршихуй байх үед л энэ бүхэн ялдаг байгаа. Тэр эзний гэрэл та бүхний дотор байх болтугай. Баярлалаа.